Цаана өрхөн хүндэт үзэгчтэй шинэ бүтээл нэвтрүүлгийн намар цагийн шинэ 7 хоногийн цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн шинэ бүтээл бол Драмстик хамтлагийн продюсер, гитарчин Нар Сарын дуулсан Төрсөн өдөр хэмээх цоо шинэхэн уран бүтээл байна. Өнөөдөр Төрсөн өдрөө хийж байгаа нийт бас үзэгч та бүхэндээ энэ гайхалтай уран бүтээлийг зориулъя. Ингээд энэ уран бүтээл хэрхэн мэдлсэн, хэрхэн бүтээгдсэн түүхийг дуучин Нар Сараас хамтдаа сонсцгоё. За, энэ өдрийн мэндийг үзэж байгаа бүх үзэгчдээ ард түмэндээ хүргэж байна. Тэгээд за, сайн бацгаана уу? Драмстик хамтлагийн бөмбөрчин Үүлэн Солон байна. Намайг Хэрхэн Бэлэг гэдэг. Драмстик хамтлагийн бөмбөрчин. Сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл маань бол Төрсөн өдөр гээд дууны видео байгаа. Зүгээр дууны хувьд гэх юм бол бас миний нэгэн аз жаргалын нэртэй юм хос цомгонд орсон байгаа. Бас цомгоо гаргаад нэг 2 орчим жил болох гэж байна. Гэхдээ бол ер нь Төрсөн өдөр дуу маань яг энэ цомогт орсон дуунуудаа бол нилээдгүй бүгдийг бас видеожүүлээд өрсчүүлээ гэсэн бодолтойгоор нилээн нэг цөөхөн хэдэн дуу дуусан, нэг 5-6 орчим миний дуусан өөрийн одоо дуулахыг хичээсэн юм дуунууд байдаг. Тэгээд энээс бол ер нь хамгийн сүүлийн шахуу энэ дуу маань Төрсөн өдөр гээд дуу маань байгаа. Тэгээд ер нь зохиогдсон нь бол бас нэг 3-4 жил орчим бараг болж байгаа. Яг аян гараад тэгээд шүлгнүүд нилээн үдсэн. Ер нь бол яг миний өөрийн хувь уран бүтээлчийн бодлоор бол үг гол айгүй чухал байрыг эзэлдэг. Аяа илгуунаас гадна тэгээд аяа биччихэл байж хат ер нь бол бас нэг тийм баярын уур амьсгал наастартай хөгжим ингээ болцсон. За юуны тухай байх вэ гэд тэгээд бодоод ахна ер нь бол янз янзын баярын тухай дуу хоорууд бол асар их байдаг. Гол нь энэ Төрсөн өдрийн ийм дуу бол бас ингээ ажиглах гэж цөөхөн байд юм болов уу гэж бас боддсон юм л да. Тэгээд Төрсөн өдөр бол уг нь бол хүн болгон тохиолддог. Тэг хамгийн одоо баярын дотроос хамгийн ойр дотн баяр учраас ингээд Төрсөн өдрийн дуу байвал зүгээр юм а гэдэг анхны бас санаа ороод тэгээд моломж хамс гээд надтай бас нэлээдгүй олон уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа юм залуу байдаг. Тэгээд энэ үед хоёр нийлж хагаад ер нь бол хамгийн том одоо кайфч гэдэг юм уу энэ маань бол алга ташч бие биендээ баяр хүрэх нь бол хамгийн том юм эерэг энерги. Одоо бие биентэйгээ гар барихаар айгүй гоё дулаан юм уур амьсгал бие биенээс гоё энерги авч яадаг гэж байгаа. Энтэй мөн адил хүн одоо зориулж хүнд ингээ алга таших баяр хүрөхөд бол асар их энергийг авч яадаг гэдэг энэ утгаараа ер нь бол бид алга ташин чамд баяр хүргэж гэж ер нь бол хамгийн гол үгний утга учир нь эндээ байгаа. Тэгээд энэ дээрээ тулгуурлаад ер нь бол хүний амьдрал урт юм шиг боловч бас богинохон юм аа тий. Ганцхан өнгөрөх зураг шиг амьдралд гайхам жаргалаар дүүрэн яваарай гэдэг ингээд зүгээр энгийн хэрнээ цаанаа нэг бас гунигтай юм шиг бас ингээд үгийн сонсоод хараад хат бол ер нь жоох юм амьдралд ойрхон тэгсэн хэрнээ бол ямар нэгэн хачир байхгүй нэмэлт тийм гоё сайхан юм байхгүй яг л эгэлжирийн амьдрал тохиолдог. Төрсөн өдөр бол хамгийн гоё баяр юм аа гэсэн энэ шийдэл дээрээс энэ шүлэг маань төрсөн. Тэгээд энийгээ бол нэлээд байлгаж байгаад ер нь бол Төрсөн өдрийг ямар хөө байдалтай хийх вэ гэд миний хувьд бол энэ видео маань хамгийн одоо миний хувьд шүү дээ хамгийн нэлээд их хүч хөдөлмөр орсон цаг хугацаа орсон олон хүний баг бүрэлдэхүүн оролцсон юм эргээд харахад ийм видео болсон байна. Тэгээд ямар ч хэлсэн миний санаанд бол 100% бол нийцсэн юм видео гарсан байгаа. Энэ болохоор манай аавын зохиосон дуу л да. Тэгээд ерөнхийдөө ингээд Драмстик хамтлагийн амьд хөгжмөнтэйгээ хамт орсон. Тэгээд гоё байна. Манай хамтлагийн аянуудыг бүгдийг манай продюсер өөрөө зохиодог. Тэгээд тэр клипний тухайд нөгөө нэг хийж байгаа продакшнтайгаа ярилцаал тэгэл бүжгээ бол өөртөө бид нар өөртөө зохиоод өөртөө бүжгэлээд өөртөө бүжгийнхээ тавьдаг. Нар шиг сэтгэлдээ мандиг нь хуалцаж найз болсон амт чинийхээ
Ирсэн ирэх өдөр хоногудад уйран баяраар дэлхэж яваарай. Би анх яг 4-5 жилийн өмнө аюулсан монголчуудын шоунд орж исэн л та. Тэгээд яг тэр шоуг дуусгачаад тийм хамтлаг байгуулъя гэж бодож исэн л та. Бөмбөрийн хамтлаг Монголд байхгүй. Тэгээд яг энэ сургалтын төвөөс яг ингээд аваад энэ гурваа тэгээд Яг уу санаа гэх юм бол ер нь би түрүүнд хэлсэнчлэн яг одоо асар их байгаа, асар их орон зай байгаа аюул олон одоо салбарын төвлөрсөн ийм одоо жишээлбэл ийм томьёоч гэдэг юм одоо хайрын сэтгэлтэй дууч гэдэг юм уу те одоо иймэрхүү хамтлагч гэдэг юм иймэрхүү зүйлүүд бол асар их байдаг те да ялангуяа зүгээр одоо фонограмтаа дуулдаг хамтлагч гэдэг юм уу те дууч гэдэг юм уу иймэрхүү элементүүдийг би бас хийхийг зорддог. Арай жоохон өөрмөц бай, арай жоохон хүнд хэцүү юмыг бас хий гэсэн бодол байдаг л да. Тэгэхээр өнөөдөр бас бөмбөр тоглоно гэдэг маань дэлхийн нийтэд бол өөр ойлголттой. Монголын хувьд бол бөмбөрчд гэдэг маань бол эмэгтэй, эрэгтэй хүүхдүүд, эрэгтэй залуучууд байдаг гэсэн юм ойлголттой байдаг. Гэтэл эрэгтэй эмэгтэй гэдэг нь адилхан л эхээс төрсөн, адилхан л дүрмэн мөчтэй, хөдөлмөрлөлтэй, чадвартай, авьяастай ийм байдаг юм а. Тэгэхээр Монголд бас арай жоохон шинэлэг юм хийя. Нэгдүгüүрт хүүсийн арай жоохон өөр байдалтай эмэгтэйчүүдтэй тэгсэн хэрнээ энэ бөмбөрийн хамтлаг маань бол бүжиглэхийн хажуугаар бас бөмбөр тоглодог одоо яг нэгд орвол хоёр юм үүргийг гүйцэтгэдэг ийм хамтлагийг нь байгуулвал яасан бэ гэсэн санаа манай хүүхд бас анх гаргасан л да. Тэгээд энэ маань бол хөдөлмөрлөд бас нэг 3 орчим жил болж байна. Тэгээ энэ дотор бол урлагийн хувьд бол ер нь цаг хугацааг нэлээд өнгөрүүлж штэ тайз гэдэг юм дээр гарахын тулд бол нэлээдгүй олон даваа шат цаг хугацаа одоо орон зай хүнд хүчээр хэцүү болгоныг давж яаж тайзны урлаг дээр гарах ёстой юм болов уу гэж бас боддгийн. Тэгээд өнөөдрийн хүртэл бас бид мэтгэгдэж байна. Тасгал сургуультай хийж байна тий. Тэгээд ер нь бол цаашдаа бол хамтлаг маань биш амжилттай явна гэж бодож байна. Тэгээ бөмбөр тоглохын хажуугаар манай 3 охинтой нэг эрэгтэй хүүхдийн хамтлагийн бүрэлдэхүүн байдаг. Тэгээд яг уу явцын доо ямар нэгэн шалтгаанаас болоод бүрэлдэхүүний хувьд хамтлагийн бүрэлдэхүүний хувьд жижиг сажиг өөрчлөлтүүд бас хийгдэж байна. Тэгээд урдны бас байсан уран бүтээлүүдээс арай өөр маягаар шинэ юмыг одоо ирэл хийлж байна. Үүний хажуугаар бас зөвхөн бөмбөр тоглож бүжиглэхийн хажуугаар тэртээ урлаг гэдэг бол асар том ойлголт тий. Одоо жишээлбэл ганцхан дуучин хүн гэдэг бол ганцхан дуулаад явахын нэр биш. Дуучин хүн бол асар олон талын авьяастай байх хэвээр, мэдрэмжтэй, мэдлэгтэй байх хэвээр, хөдөлмөрч байх хэвээр. Тийм утгаараа бол хэдий бөмбөр бол хөгжмийн анхдагч гэж миний хувьд боддог, хэмжээ юмнууд авч явдаг. Үүн дээрээ тулгуурлаад бөмбөр тоглохын хажуугаар гитар тоглох хэвээр тий. Амьд хөгжим гэдэг бол асар агуу юм. Энийг бол бүрэнгүүцэд сурна, эзэмшнэ гэдэг бол миний хувьд бол өнөөдрийн хүртэл би бас суралцаар л явж байна. Тэгэхээр юуны хажуугаар бөмбөр тоглохын хажуугаар бас гитар хөгжим тоглож сурч байна тий. Оролдож байна. Дуу хоор дуулж бид нар сурч байна. Амьд хөгжмийн хамтлаг одоо тэгээ бас энэ төрсөн өдөр дээр манай энэ драмстикийн бас бүрэлдэхүүнүүд бас надтай хамтарч тогссон байгаа тий. Бас видео клип манд оролцсон байгаа. Тэгэхээр бидний зорьсон зорилт бол нэлийн асар агуу, нэлийн урт хугацааны юм байгаа юм л да. 10 жилээс л сонирхолтой байсан. Тэгээд нар сар хөгжмийн төвд 10 дугаар ангиас хойш ороод тэгээд өдөө хүртэл бөмбөр тоглоод тэгээд давхар баасдаар тоглолдог. Манай хамтлаг 4 хүний бүрэлдэхүүнтэй 3 охин 1 хүнтэй. Тэгээд одоогоор 4 клип гаргасан яг хамтлагаараа л. Тэгээ сая багшийнхаа дунд бид нар нөө яг амьд хөгжмийн хамтлагаар тоглосон байгаа, оролцсон. Манай хамтлагийн ингээд би тэгээд үүлэн салан тэгээд ануудаар 8 ингээд бид дөрвөлээ. Миний ерөнхийдөө ингээд ганцхан урд ингээд 3-5 ураагаад иж болохгүй. Зөвхөн 3 тийм болохоор арт ингээд одоо хэмжээг авч явах хэрэгтэй. Тийм цагт бөмбөр авах хэрэгтэй. Тэр хэл авч явж байна та. Гитар ташин чамд баян хүргэж хөгжим болон чамд зориулан
баярын төрсөн үдийн ч нэг сайхны хамтдаа мэдүүлээ. Яг би Монголын салбар сургууль 5 дугаар ангид орсон. 5 настад орсон. Тэр үед л тогсон гэхээр 10 жил болж байна. Миний хувьд гитараас илүү ер нь бөмбөр л сонирхолтой. Бөмбөр ягаад гэвэл ерөнхийдөө амар гоё. Ер нь гоё шүү дээ. Бөмбөрчин эсвэл тийм найруулагч юм уу? Тийм. Итгэлтүүгээ үннээсэн явж эвлэж тогтсон андрын чи яран урсах энэ амьдрал сэтгэл дүүрэн бэлхэж яваарай. За энэ үедээ загнана. Угаасаа тэгэл тавих шаардлага тавиал бид нар ч гэсэн тэгэл оролцдог. Яг хамтарч ажилдаг аа. Тэгтээ нэг айхтар ингээл за сургаад ах нь ер нь би нөгөө гитарч юм учраас бөмбөрийн тухай тодорхой хэмжээний ойлголттой яг зүгээр яг би даасан бөмбөрчин биш учраас дутагдaltaй юмнууд бас байдаг. Гэхдээ яг хөө мэдээж урлаг гитар бөмбөр хоёр цуг явдаг учраас тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тэгээд одоо тех ёстой шүү, ингэх ёстой шүү. Нэг айхтар ингээл тийг ингээд ахгүй ерөнхийдөө яг хөө түрүүнд хэлсэнчлэн жоохон хатуу. Тэгээ хатуу байлаагаад барьж байгаа зодохгүй л дээ. Гэхдээ л ямар ч байсан тодорхой хэмжээгээр зэмлэх аль болохоор урлагийн хүн амьд хөгжимдөө ялангуяа алдахын нэр гэж хүмүүс ярьдаг боловч ер нь бол бага алдах ёстой. Уг нь бол алдах эрхгүй. Тийм ч учраас нэг дууг тоглохын тулд мянган удаа бэлтгэл хийж нэг л удаа тайзан дээр тоглох ёстой. Гэтэл одоо бол эсрэгээр болчиход байгаа шүү дээ. Нэг удаа бэлтгэлийгээ мянган удаа тайзан дээр тоглоод. Тэгэхээр бэлтгэл ер нь манай хамтлагийн хувьд яг хөө загасч нэмэр усгүй гэж би өөрөө харин бэлтгэл ер нь алдаг тохиолдлууд гардаг. Яг мэддэгдэлд ер нь манайха өөрсдөө студидтэй учраас ямар нэгэн одоо студийн проблемнууд байдгүй. Гоё уран бүтээл ерөнхийдөө гарлаа. За бичихэд одоо болж байна гэхэд ороод бичдэг. Тэгээд цаг зав маань ч гэсэн ер нь хомс байдаг учраас гадны уран бүтээлчтэй нэг бичлэг юмнууд дээр ажилддаг. Яг өөрсдийнхөө голчлон уран бүтээлийг өөрийн би соло хөгжимчний хувьд бас дуулах гэж оролж байгаа өгийн хувьд хамтлагийн хүүхдүүдтэйгээ бас ажилдаг. Тэгэл бөмбөрийн гихмчлэн бас бишгүй ажлууд бичлэг дээр гарч ирнэ л дээ. Тэгээд энэ тохиолдолд бол өөрөө жоохон бэлтгэл завсарчих гад идэв. Тэрнээс хүүхдүүдээ бол ер нь бол за ер нь бол 7 хоногийн 7 өдөр л бэлтгэл хийнэ. Их бага цагаар. Бэлтгэл нэг 7 хоног ч юм уу 14 хоног нөгөө 100 мөн чи хаяа нэг амралтын гээл нэг 14 хоног завсарчаад ирэхээр нөгөө форм урлагийн үний режим гэж байдаг те бас яг нэг л төвшин төвшөө ахиж явах хэрэгтэй байтал тодорхой хэмжээний алгуурлах юмнууд гардаг л да. Тийм учраас аль болохоор бэлтгэлийг таслахгүй. Ер нь нэг өдөрч нэг өдөрдөө. Ер нь бол энэ урлагийн хүн, хөгжимчин хүн, бөмбөрчин хүн, гитарч хүн гэдэг чинь өвчтөй болчтой шүү дээ. Өвчилж ээж, өвчнөтэй үежээж тэр бөмбөр тоглоно ч гэдэг юм уу, гитар тоглодог. Тэрнээс биш зүгээр чөлөөт цагаараагүй бол энэ биш. Энэ ямарваа нэгэн миний хувьд одоо бусад янз бүрийн одоо хэлний чиглэл за одоо юу гэдэг нийгмийн ухааны чиглэлтэй энэ чиглэлүүдээс бүр илүү байх ёстой. Уг нь бол ийм байдаг. Бусдаас хэцүү. Хүн англи хэлээр бол тодорхой хэмжээнд одоо гадуур рекламыг харж байхад 14 хоногт сургана, 21 хоногт сургана гэсэн юмнууд гардаг. Тэгэхээр мэдээж 21 хоногтаа нэг тодорхой хэмжээгээр англиар ярьчаад байгаа юм шиг байгаа. Гэтэл 21 хоногт гитарчин болгоноог л дэлхийн түүхэндээ энэ ертөнцийн түүхэнд байхгүй. 2 жил үү 3 жил үү тэрнээс дээш үү өнөөдөр Монголд амьдарч байгаа хамтлагууд дотор 2-оос доошоо 3-оос доошоо жил хөдөлмөрлж байж тайзан дээр гарсан хамтлаг түүхэндээ дуучин байхгүй. Дор хаяж 2-3 жил 5 жил 10 жил хөдөлмөрлж байж өнөөдрийн тайзан дээр тавцан дээр гарсан урлагийн уран бүтээлчид өнөөдөр Монголын урлагийг авч явж байна. Тэгэхээр ер нь бол бусдаас хэцүү. Учраас өдөр болгон бэлтгэл хийх ёстой, өвчин байх ёстой, өвчсөн байх ёстой. Одоо бөмбөрчин гэхэд жишээлбэл байнгын гээл юм балбаж яадаг, зогч яадаг. Гитарчин ч гэсэн муу адил гарын засгал ингээл үргэлж ингээл хийж явах ёстой. Тэгжээж өнөөдөр урлагийн хүн хөгжимчин хүн болно. Тэгжээж өнөөдөр Монголын урлагийг авч явах болов уу гэж боддгийг. Монгол ер нь бол альва улс орны нэр хүнд нүүр царай бол олон давхар байшин барьсандаа олон
алт хураасандаа, мөнгө хураасандаа аль эсвэл олон нам эвсэлтэйгээрээ ч юм уу өнөөдөр хүлэн зөвшөөрөгдөг. Өнөөдөр Америк, Англи хүчрхэггүй асар хүчрхэг. Юугаараа илүү нэр хүндтэй байна? Урлаг спортоор илүү. Тухайн орны нэр хүндийг урлаг спорт авч явдаг. Гэтэл манай зарим улс төрийнхэн ч гэдэг юм уу эдний энийг ойлгодог. Яг уу их хуралд нилээдгүй олон спортын гишүүд гарснаас хойш бол нүдэн дээр биеийн тамирыг спортыг дэмжих олон цогц арга хэмжээнүүд бодлогууд хэрэгжиж байна. Энэ нь сайн байна. Гэтэл манай урлагийг дэмжиж байгаа өнөөдөр их хуралд урлагийн нэгч хүн алга. Тэгэхээр уг нь бол байх ёстой. Урлагийн хүн байх ёстой. Урлагийн хүн байж ээж өнөөдөр урлагийг яаж дэмжих вэ? Урлагийг яаж авч явах вэ? Урлагийг яаж цаашд хөгжүүлэх вэ? Урлагаар ч хүн нийгэмшдэг юм. Бие бинийгээ хайрладаг юм. Дуу хуургүй 7 хоног болно гэхэд бол би бол галзуурч өгөх баг. Тэгэхэд өнөөдөр магадгүй зарим улс төрийнхэн урлагийг хааж бууж яг үнэндээ хэлэхэд харамсалтай. Гэхдээ энэ байдал нэг удаа үргэлжлэхгүй байх. Яг нэгэн жишээг л би хэлье. Тэр дөрөв ярьсных. 2000 оноос өмнө ер нь сонгол боллоо гэхэд баяр болдог байлаа. Чамд баяр хүргэж инээд хөр баяраар галхансон зүрдэшгүй баярын төрсөн өдрийн чэ нэг сахны хамстаа хов уран бүтээлчийн хувьд одоо жишээлбэл магадгүй би өөрөө ингээд хов хүн учраас миний дотроос гарч байгаа энэ ая аялгуу химэл хэмжээ ч юм уу те бас нэг хүн зохиогч байгаа учраас бас ойролцоо маягийн маниавар аялгуу дууралтууд бас гарахыг бол үгүйсэхгүй мэдээж энэ бол нэг л хүнээс гарч байгаа учраас зүгээр би бол энэ монгол хүний би өөрийнхөө оюун ухаанаар бүтээж байгаа учраас энэ бол зайлшгүй байх ёстой байх гэж бодож байна л да бас давтагдах ая аялгуу ч юм уу те ерөнхийдөө дарга зан нар сарын одоо хийсэн ая аялгуу ч байна гэдэг юм уу те тэгээд энийг бол хүн хичнээн эвдий гэж яг эвдэхийг зорж л байна. Гэхдээ бас эвдэгдэшгүй юмнууд гэж бас байдаг тий. Шууд зүгээр гадны эмэгч юм хулгай явуу чал өөр юм харагдах бах, сонсогдох бах. Тэгэхээр тэргүй энийг би одоо сайн эвдэж чадахгүй гэдэг утгаараа гаргаж байгаа бүтээлүүдээ бас өөр клип продакшнуудад өгч арай өөр өнцгөөс тий. Мэдээж одоо хүн болгон үнийг одоо жишээлбэл намайг хүмүүс янз бүрийн байдлаас нь талаас нь тарна. Зарим нэг нь урдаас нарна, зарим нэг нь араас нарна тий. Энтэй адилхан би бас продакшнуудыг тэгж бодож ер нь бол одоо VG студиудаа бас хамтарч үзэж байлаа. Миний ч 2-3 видео хийсэн. Үүний дараа хостог гээд продакшн байна. За тэгээд сүүлийн энэ төрсөн өдрийн видеог л Fine Art гэдэг юм студийн залуучуудтай бас хамтарч ажиллалаа. Ер нь бол бас хийж байгаа цааш хийх уран бүтээл юмнуудыг бас үзэж байгаад ерөнхийдөө бас боломжтой юм болов уу гэсэн байдлаар энэ продакшныг бас сонгосон. Ер нь бол дажгүй сайхан хөдөлмөрч залуучууд бас тэгээд ажлыг бол гоё хийж дуусглаа л гэж миний хувьд бодож байна. Happy birthday to you. Happy birthday dear Monjo. Happy birthday to you. Ер нь энэ видеог бүтээхэд одоо гүн тусалцаа үзүүлсэн гэж би бас хэлмээр тийм Fine Art студийн хамт олон байна сэтгэлээсээ ордсон. За тэгээд одоо тэр төрсөн өдрийн үйл явдлуудад оролцсон бүх одоо тэр эмээ өвөө за энэ дотор бас манай ганц хөх гэдэг нэг найз байдгийн тэрний маань охидлууд нь тоглосон байна. Аав ээж нь тоглосон байна. Тэгээд би үл ер нь яг хуу студитэйгээ яриад төрсөн өдрүүл ингээл байх хэвээр түрүүнд би бас хэлжсэн нэмэлт хачир байхгүй, гоё юм байхгүй те. Юмыг гоё болохгүй яг өнгөт байдал дээр нь хийя гэсэн учраас ямар нэгэн одоо хүмүүс танигдсан ч тийм урд нь жүжиглжсэн, реклам сурчлагын тоглож ийсэн гэдэг юм. Энэ хүмүүсээс бол зайлсхийсэн. Зүгээр яг өнөөдөр арт түмний дотор зүгээр эгэлж ирийн настай хөнгө төрсөн өдрөөр тэмдэглэдэг юм биш шүү дээ. Настай хүнж тэмдэглэдэг. За энэ дээр аль болохоор би үеийн бас хүмүүсийг оруулахыг бодсон. Настай хүмүүсийг орууллаа. Одоо бидний эдэр үеийнхнийг орууллаа. Залуучуудыг орууллаа. Хайртай хосуудыг орууллаа.
өөр одоо жоохон хүүхдийг орууллаа тий. Энэ болгоомол үе үеийн юм нөхдүүдийг оруулсан гэж миний хувьд бодож байна. Төрсөд угаасаа л ийм л байдаг. Тэгсээр нь гоё халуун дулаан байдаг. Тэгээд ер нь аливаа уран бүтээлч урлагийн хүн бол арт түмэнд дуу хоор шүлэг юмнуудаа хүрэхдээ бол тодорхой хэмжээний ямар нэгэн шийдлийг ч гэдэг юм уу, ухаарлыг ч гэдэг юм уу өгч байх хэрэгтэй гэж миний хувьд боддгийг. Энэ дээр бол төрсөн өдөрхтэн зэрэг яг уу би бусдыг ч юм уу зарим нэгэн хүмүүсийг зарим нэгэн үйл явдлыг хэлэхээс гадна бол ер нь архихгүй арх дарс янз бүрийн тийм асуудалтай зүйлээр төрсөн өдөр хийхгүйгээр гоё найз нөхдөдөө тий зүгээр алкоголны бус байдлаар төрсөн өдрийг тэмдэглэцгээе гэсэн ийм цаанаа бол яг юм хугтгүй бас явж байгаа. Та нар бас ажиглуул тэр ширээн дээр. Тэгтээ бид нар одоо бас айхтар ингээл юу гэдгийг одоо нэг бараа бүтээгдэхүүн сурчлах талаас нь гаргасангүй. Тодорхой хэмжээний гоё ширээн дээр бол гоё амттан шинтэн бай, гоё жуус ундаа бай тий. Тэгэхээр баярын балуу бай, торт гэж ярьдаг манайхан баярын балуу. За өөр монголоор бол насан баярын боо гэдэг тий. Энийг маань бас бай тий. Мэдээж төрсөн өдөрт одоо баярын балуутай байдаг. Тэгээ төрсөн өдөр найз нөхдөдөө халуун дулаан байвал тэр төрсөн өдөр хамгийн гоё. Тэрнээс биш архихгүй байлээгээд төрсөн өдөр болдгоо гэж ер нь миний хувьд байхгүй. Тийм учраас ер нь бас нэг талаасаа урайлга альч насныхан бай. Залуучууд ч бай, насан турсан хүмүүс ч бай гоё төрсөн өдрөө архихгүй бас тэмдэглэцгээе л да. Гэснийг бас урайлга явж байгаа маа. Энэ клип болохоор Fine Art гэдэг production хийсэн. Тэгээд ерөнхийдөө энэ клипийн тоглосон хүмүүс, тэгээ хийсэн хүмүүс, тэгээ тусласан хүмүүс бла хүнд баярлалаа гэж хэлье. Ашиг хатуу үерхээ хайрлаж гаршиг хөтлөсөн андын чи ганцхан өнгөрөх зураг шиг амьдрал гайхамшигтайгаар дүүрэн яваарай. Одоо хүн болгон л ярьдаг. Бурхны сургаалт ч байд юм билээ. Би харж исэн. Зөв амьдрах, зөв явах 8 мөр зам гэж. Ер нь хүн баян байна уу, ядуу байна уу, мөнгөтэй байна уу, царай муутай байна уу, царайлаг байна уу, тарган байна уу, туранхай байна уу энэ гол биш. Ямар ч хүн өнөөдөр энэ ертөнцид энэ замбуулаа хорвоо төрсөн бол зөв л амьдрах хэрэгтэй. Зөв амьдрахын эхлэл гэх юм бол бага юмас эхэлдэг. Манайхан зарим хүмүүс бол айгүй том юм боддог л дээ. Зөв амьдрах бол асар том үйл хэрэг бүтээгч гэдэг юм уу те. Өөрөө зөв санаа бодолтой хажуухан хүнтэй тусалдаг байхад л энэ зөв амьдрал. Ядарсан нэгэндээ тусалдаг байх юм те. Тэгэд энэ дээр бас зөв амьдрал дээр нэлээ олон санаа юмнууд гардаг. Хоорондоо битээ талцаач гэдэг юм уу те. Намаар ч юм аль эсвэл ялгуурлаад аль эсвэл шашин шүтлэхээр ч юм уу. Бид нар Монгол гэдэг дээвэр доорл амьдарч байгаа монголчууд. Тийм учраас хоорондоо гоё зөв харьцъя ядаж. Тийм утгаараа зөв амьдарцгаая. Одоо өнөөдөр яг гутарч байгаа нэгэндээ өнөөдөр хэдий чи ядарсан ч маргааш буцаас ихнэ гэдэг иймэрхүү л утга агуулгатай. Үг нь бол зүгээр л ингээ. Урлаг зөөлөн байгаад нялцгай бол урлаг явдггүй. Угаасаа тийм. Манай Монголын жишээ тийм шүү дээ. 80% ч юм уу 70% ч би яг хувийг мэдэхгүй байна. Зүгээр дурын, сонирхлын, өнөө маргаашийн телевизээр гарахын оддын өвчин туссных ч гэдэг юм хатуугаа хэлэхэд иймэрхүү байдалтай бусдаас үг сонсдгоо хатуу бүрхийг боддгоо зөвхөн уулын оргилыг хардаг. Уулын оргил руу яаж гарах вэ? Уулын оргил дээр бол яг би тайзэгч гэдэг юм уу? Уулын оргил гэж ярих дуртай л да. Гэтэл тайзны оргил руу хүн мацаж гарах хэрэгтэй. Уулын оргил руу. Гэтэл манай яг хуу зарим нэгэн залуучууд ч гэдэг юм энэ хүмүүс шууд онгоцоор ч юм уу орой төр буухыг боддог. Тэгэд энэгээр юу гэж хэлэх гээд өнөхтэн зэрэг урлаг хатуу байх хэрэгтэй, эрсдэлтэй байх хэрэгтэй. Ер нь бол хагас зэрэгжилтэй ч гэж ярьдаг. Ингэж ээж урлаг цаашид явдаг. Тэрнээс биш зүгээр нялцганаа давил юус явахгүй.
Миний хувьд бол яг хүүхд залуучуудтайгаа ер нь бол яг сурсан мэдсэн хураасан хоригдлууснаа бусдаагаа хуваалцах ёстой гэдгийг байна лээ. Тэгэхээр урлагийн бидний хувьд бол юу гэдгийг хураагаад барьсан их олон мөнгө төгрөг байдгүй. Сурсан юм бол асар их байдаг. Бусдаас илүү, ямар ч хүнээс илүү. Тийм учраас сурсан мэдснээ бас бусдаа хуваалцъя гэдэг үүднээсээ энэ хүүхдүүдтэйгээ бас ажиллая гэх. Сүүлийн би бас 3-4 жил орчим хүүхдүүдтэй ажиллаж байна. За тэгээд хүүхдүүд маань зарим нь бол хүн булган адилгүй хүүхдүүд, зарим нэг нь бол нятсан, шантар, урлаг гэдэг бол асар хатуу штэ. Тэгээд яг үлдсэн нь бол манай драмстикийн хамтгийн гишүүд байна. Хамгийн тод жишээ. Тэгээд шалгарсан л ер нь бол үлддэг штэ. Шүүлтүүрээр нарийн шүүлтэнд орж байгаад одоо тэр шүүлтэн дээр үлдсэн загснаар нь л цаашаа далайд гарна гэдэг шиг л иймэрхүү л бодолтой. Продюсерийн хувьд гэх юм бол ерөнхийдөө бүх юм л хавааралтай. Алхаж гიშгэж байгаас хүсвэл өнөөдөр тайзан дээр гарахаас эхлээд тайзнаас буух хүртэл надтай хамаатай. Бас гадуур явж байгаа ер нь бол одоо чиний хэлсэнчлэн урлагийн хүн бол манлайлагч байх хэвээр, өдөрдөгч байх хэвээр, тий бусдыг урайлан дууддаг, дагуулдаг байх хэвээр. Ер нь энэ бол дэлхийн нийтийн шиг зөвхөн одоо миний ч юм Монголын ч юм жишээ биш. Гэдэг ухтуунаараа бол яг ер нь бол бүжиглэнгээ бөмбөрднө гэдэг бол бас нилээдгүй хэцүү урлаг юм байна билээ. Бас анхандаа бол хүн харахад бол амархан зүгээр л ингээ бөмбөр тоглоол нэг хөдөлгөөн хийгээч байгаа юм шиг те. Яагаад энийг мэдсэн бэ гэхтэн зэрэг би бас нэг зарим нэг уран бүтээл дээр яг мэрэгжлийн бүжигчид гэдэг хүмүүсийг авчирж бүжиг дэглүүлэхийг бодсон. За нэг биш нэлээ олон хүн болохгүй маа гэж бодсон. Тэгэхээр энэ бол бас бүжиглэнэ бөмбөр тоглоно гэдэг бол бас өөрөөр нэг талтай урлаг боловч нөгөө талтай бас өөр чиглэлийн юм аа. Энийг бас нийлүүлэхэд яг өөрсдөө бид нар хийх ёстой байна гэдгийг бас ухамсарлж өөрсдөө л ерөнхийдөө бүжиг юмнуудаа дэглэнэ гэж ярих бах тийм ээ. Тэгээд үйл ажиллагаа цаашаа явуулж байна да. Бид нар бол зөвхөн яг ингээд яг ямар нэг арга хэмжээнд тэгээд тоглоод өгөөч ингээд тэгээд өгөөч гэдэг нь л тоглолдог. Яг ер нь тоглолтууд хийж байна. Тэгээ энэ маань бол нэг талаасаа тоглолтохоос илүү туршилтын юмнууд их л явагдаж байгаа да. Практикийн юмнууд те. Мэдээж одоо урлаг бол гол нь бол практик шүү дээ. Энийг бол зүгээр номон дээрээс уншаад бол энийг хизээч за толгоондоо хийж болно. Биендээ хийж болохгүй, хоолоондоо хийж болохгүй учраас дандаа л практик хийх ёстой. Тэгээд практик юмнууд явагдаж байна. Өшөөл сайн болохын төлөө явж байна. Ямар ч байсан сайн болно л гэсэн бодолтой, бас зорилттой л явж байна. Ер нь бол уртаа ингээд бид манай хамтлагийнхан бүгдээ нэг зорилго тавьсан байгаа. Тэгээд зорилгодоо хүрч иж тэгэл болох байх л та. Бөмбөрчин байхын тулд ямар ч хүн ингээд бөмбөр тоглож болно л та. Хамгийн гол нь айгүй сайн төвчээртэй л байх хэрэгтэй. Бөмбөр болохоор ингэж айгүй багаас ингээд айгүй удаанаар дээшилдэг хөгжим. Шууд ингээд амар техникүүд хийгээд байж болохгүй. Багаас хэмжээнээс л эхлэх хэрэгтэй. Бүр гарын тасгалуудаас эхлэх. Тэгэл ааж мэдээшлээ. За та ер нь бол төрсөн өдөр болноо болдгоо яах вэ? Тэгтээ ер нь би тэгэл өргөний хэмжээнд найр наадам хийгээд 50-100 грамм уух ер нь дургу. Бор дарсыг ер нь бол болж өгвөл хүртэхгүй байхыг хичээдэг. Тэгтээ мэдээж одоо огт дуудгүй ч гэдэг юм уу бас ингэж хэлэхэд хайшаа. Энэ бол яг хаа байж байгаа юм чинь хэрэглэх ёстой болов. Гэхдээ хэрэглэхдээ зүү зохистой. Маш бага тунгаар л хэрэглэх ёстой юм болов. За төрсөн өдрийн хувьд бол саяхан миний төрсөн өдөр бас болж өнгөрлөө. Тэгээд тодорхой зүйлийн шалтгаанаас болоод би бас төрсөн өдөр нэг тэмдэглээгүй энэ жил бас нэг асуудал гарсан байгаа. Тэгээд манай хамтлагийнхны хувьд бол сайхан Насан баярын боов надад өгсөн байгаа. Баярын бялуу өгсөн байгаа. Тэгээд ер нь төрсөн өдөр бол тортой хот болчихдээ штэ. Нэг лаа үлээгээл тэгээл үлээхээс өмнө тэгээ сайхан юм бодож байгаа л үлээхэд тэгэл төрсөн өдөр хамгийн гоё кафетай штэ. Тэгээ ер нь биелдэг шүү хүслүүд.
Игнишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ Би талар ташин чамд баяр хүргэж Инэдхүүр баяраар гахамсоо Одоо болохоор ерөнхийдөө драмстик хамтлаг cover medley гэдэг нэг тийм ерөнхийдөө алдартай доонуудын бүрдлийг coverлсан тийм бүтээл байгаа л та. Тэрэн дээр ерөнхийдөө бүжгээ тэгээд цохилтуудаа үзэж ер нь бэлдэж байгаа. Ер нь утахгүй хүмүүст бүтээл болно. Одоо collection гэдэг бас нэг бөмбөрийнхөө нэг аян дээр ажиллаж байна. Тэгээд удахгүй бас клип хийгээд цацгаа. Игнишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ За тэгээ маш их баярлалаа. Өөрийнхөө телевизээр энэ гоё төрсэн бүтээлүүдийг арт түмэндээ залуучуудаа ингээд түгээж өгдөг та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсье. Одоо Монголын урлагийг өшөө их дэмжих болтугай гэж ерөөхийн сацуугаар бас хүсэж байна. Тэгээд төрсөн өдрийнхөө дууг бүх энэ замбууланд одоо видеоны төгсгөлт байгаа. Энэ замбууланд мэдлсэн хүмүүн бүрт энэ дууга зориулъя. Та бүхэнд аз жаргал хүсье. Эрүүл их байгаарай. Найз болсон амт чинийхээ Урсан ирэх өдөр хонгуудад Уйран баяраар бэлхэж яваарай Бид талах ташин чамд баяр хүргэж Хөгжим болон чамд зориулан Игнишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ Үннээсээ явж эвлэж тогтсон андрын чи Яран урсах эмнэн амьдрал Сэтгэл дүүрэн бэлхэж яваарай Би талах ташин чамд баяр хүргэж Хөгжим болон чамд зориулан Игнишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ Би талах ташин чамд баяр хүргэж Инэдхүүр баяраар гахамсоо Зүрдишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ Happy birthday to you Happy birthday dear Munjo Happy birthday to you Гайхамжарлаар дүүрэн яваарай Би талах ташин чамд баяр хүргэж Хөгжим болон чамд зориулан Игнишгүй баярын төрсөн өдрийн чэ Игэн сайхны хамтдаа битүүрээ Би талах ташин
төрсөн өдрийн эцдүүдэд зориулсан за дуучин нар сарын дуулсан төрсөн өдөр хэмээх цоо шинхэн уран бүтээлийн үтээгч нартаа буюу уран бүтээлчтэй үзэгч та бүхнийг уулзууллаа. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа хамт байсан эрхэм үзэгчтэй баярлалаа. Энэ 7 хоногийн турш энэхүү уран бүтээл дээр мэдээж санал авахыг хүсвэл нэг гэсэн дугаарыг 15-оос 34 гэсэн дугаарт илгээх байгаа. Ингээд маргаашийн шинэхэн дугаартай иргэн уулзъя. Түр баяртай.